Mongol Video-д дахин тавтай морилно. Өнөөдөр бид 2021 оны трейлер киног үзэх болно. Би үүнийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Ингээд эхлэе. Түүхэн Пиппа Бэр Монреалд шинэхэн ирсэн хос Томас нар шинэ хуваалцсан байшиндаа сэтгэл догтлон нүүж байгаагаар эхэлдэг. Шүн болж тэд архи уух үед гудамжны эсрэг талын байр тэдний анхаарлыг татаж цонхоор нь тод харагдана. Хөршүүд нь Пиппа Бэр Томасын сониуч замд дүрслэн харж сэтгэл догтлон агшинд оролцож байгаа бололтой. Тэднийг үргэлжлүүлэн харж байх зур хөршүүд зөвхөн үнсэлцээ зогсохгүй. Залуу хосын үйлдэлийг шүүмжилж байна байр сууриасаа. Пиппа энэ санамсаргүй Пиппийн том нөхцөл байдалд дургуутсаж Томасыг хөршүүдийн хувийн нууцад халдахгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ Томас огт санаа зовдөггүй. Хөршүүд нь дургуутсаж үзэгчдийнхээ талаар бүрэн мэддэг гэж мэтгэлцдэг. Пиппа нэг санаа бодолтой байна. Тэр Томаст сануулж байна. Амьдрал цонх бүрт өөрөөр өрнөж янз бүр хүмүүс өөрийн түүхээр амьдардаг. Гисэн хэдий ч зэрэгэлдэх байшинг харсан цонх нь бусдаас илүү сонирхолтой үзүүлбэр санал болгодог. Адал явдалтай Пиппа дур булаа мунтлахын хувцас өмсгөөр шийддэг тэдний шин гэртээ. Гисэн хэдий ч тэр Томас руу дөхөж ирэхэд түүнийг бүх гэгч нь унтаж байгааг харахад түүний дур булаам оролцох нь бүтлгүүддэг. Маргааш өглөө нь Пиппа Бэр шинэ хөрштөө өдөржингөө эхэлж дотны найз Аритэйгээ хамт ажилдаа явна. Ярилцаж байхдаа Ари Пиппагийн Томастай хэрхэн амьдарч байгааг асуухад Пиппа өөрийн ирэхгүй. Харин өмнөх шөнө хийсэн нээлтүүдээ хуваалцаарай. Замын нөгөө талд хөршүүд үдэш нилээд халуун байсан ба Ари Бэр энэ бүхэнд урт игнэнд суулаа. Пиппа нүдний эмчийн туслахаар ажилтдаг бөгөөд эмч болохын тулд суралцаж туршлага олж авч байна. Пиппагийн ахлах эмч түүнд бэлэг өгдөг шинэ байшинд нүүж орж энэ бэлэг нь ус уухаар ирдэг шуудад зориулагдсан. Энэ нь гэрт нь баяр баясал аз жаргал авчрах болно гэж хэлдэг. Пиппа гэртээ ирээд Томасын гоё зураг самбарт баярлаж эмчийн бэлэг тэд шинэ хөршүүдтэйгээ нөхөрлөлийнхөө тухай ярилцаж амьдралынхаа гоо үзэсгэлэн гайхан биширдэг. Пиппа Томас хоёр ямар нэгэн зүйл байгааг ухаарч хөршин хахаж цацаж байна. Тэд их нэртэй өөрийнх нөхцөл байдал гэвч тэр ойлгосонгүй. Пиппа Томасыг гэрт нь очиж ууж уухыг хүсв. Гэвч эхнэр нь түүнийг сүүлчийн мөчөд авардаг. Тэд бие биенээ үнсэж Пиппа Томас хоёрыг шүн дунд амьд үлдсэнийг нь тайвшруулдаг. Пиппа унтаж чадахгүй ус уухаар гал тоогоо руу явсан. Боловч түүний анхаарлыг дахин эсрэг цонх руу хандуулв. Пиппа цааш явж хөршийн эхнэр аялалд явж байгааг анзаарав. Нөхөр нь түүнийг цонхны хажууд гэрийг нь харж явдаг. Тэр хөршийнхөө гоо үзэсгэлэн сэтгэл татан байдалд бүрмөсөн төрсэн байдаг. Харин түүнийг хараад аяг ус савардаг. Томас түүний ажил бол анхаарлыг нь татаж байх зураг реклам. Гудамжны эсрэг талын байшинд татагджээ. Мөн тэдний хөрш модельүүдийн зураг авах ажил нь эхнэрийнх нь эзгүй. Модельүүдийн нэгтэй хамт байгааг тэр анзаарчээ. Маш дотн санагддаг. Пиппа ажилласаа буцаж ирэхдээ дэлгүүрийн цонхны цаана байгаа агнуурын камер түүний анхаарлыг татаж худалдаж авдаг. Одоо тэд илүү энэ хүний эхнэр нь байхгүй байх үед түүний зан авирыг наривчлан судалж байна. Пиппа үйл явцыг өмөрчилж хэлдэг. Тэр мөн ажуулсан гэдгийг бид олж мэднэ. Түүнтэй арай өмнө гэрт нь ярилцаж байсан хүн түүний зургийг аваад уух юм уу гэвч хэсэг хугацааны дараа тэр охиныг өдөөн хатгадаг. Хувцаа тайлж яг тэр үед тэд бие биедээ хайртай болж байна. Пиппа Томас хоёрч бас үүнийг бүтээлж шинэ арга замаар хийдэг боловч Томас хажуугийн хөршийнхөө байдал түүнд аз жаргалтай төгсгөл өгч чадахгүй. Шүн дунд Пиппа унтахаа болж орноосоо босч цааш буй хөрш рүүгээ чимээгүйхэн хардаг. Хөршийн эхнэр аяллаасаа буцаж ирээд нөхөр рүүгээ очдог. Пиппа тэдний гүн гүнзгий буй байгааг бие биетэйгээ харилцаа. Маргааш нь тэдний найзуудтайгаа уулзах үеэр энэ явдлыг мөн Томасын эгчтэй ярилцаж байхдаа тэр өмнө нь холын зайтай микрофоноор хаалттай газраас дуу чимээ гаргаж чаддаг байсныг анзаардаг. Гэртээ байхдаа тэрээр Пиппад чичиргээ ашигласан гэрийн доторх дуу чимээг хэрхэн олж авч болохыг тайлбарладаг. Хөршийн цонх эсрэг талтай. Гисэн хэдий ч түүнд дуу чимээний шугамыг тусгах тойл хэрэгтэй байна. Харамсалтай нь тэнд ажиллахгүй. Гэхдээ Пиппа маш шийдэмгий бөгөөд нэрээ мэдэгдэлгүйгээр Томастай хамт гэрт нь үдшилэг рүү явхаар шийджээ дуу тусгах төхөөрөмж. Тэд хөршийнхөө гэрт ороход орж ирмэгцээ Себастьян Пиппаг мөрөн дээрээ тавиад түүнийг фото хураалтын тайзан дээр дагуулж очиод Томас Бэр өөртөө зураг авахыг гуйдаг. Себастьян тэдэнд хэрхэн сайхан зураг авахыг зааж өгөөд зураг авалтыг дуусгасны дараа хэсэг хугацааны дараа угаалгын өрөө рүү явахыг
Хүлээнгээ Себастьян Бэр эхнэрээ дахин хуурсныг олж мэджээ. Пипа хүмүүсийн анхаарлыг сарниулах аргыг ашиглан Томасын тусламжтайгаар байшингийн хөшөөний нэгнийх нь ард тойл байрлуулна. Тэд гарч ирээд гэртээ харина. Томас Пипагийн тусламжтайгаар Лазарын гэрлийг толино. Тусгаж Лазараас туссан гэрлийг санаачлагтайгаар олдог. Томас шаардлагатай өөрчлөлтүүдийг хийн. Тэгээд тэд хосын дуу хоолойг сонсож амждаг. Тэд маргалдаж байна. Учир нь Жулиета Себастьян угаалгын өрөөнд хідэн огттой хамт очиж түүнийг хуурч байгааг олж мэджээ. Энэ дахин давтагдсан маргаанаас залхаж Себастьян Жулиетай харилцаагаа тасалж салахыг хүсч байна ярилцлага. Энэ асуудал түүнд цаашид хэрэггүй. Болсныг түүнд хэлж түүнийг тайвшруулахыг оролддог, түүнийг сэтгэлээр унагадаг. Гэвч Себастьян түүний зан авираас ядарсан. Түүнийг доромжилж нүдний шилэн хугардаг. Маргааш нь Пипа нүдний эмнэлгийн өрөөнд очтол Жулиеч бас тэнд байгаа хідэн нүдний шил худалдаж авахыг хүсч байгааг хараад ихэд гайхжээ. Пипа шинэ нүдний шилээ төгс хүрээг сонгоход Жулиаг өдөрдөн чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Тэд нүдний шалгалтыг үргэлжлүүлж байх зуур Жулиен өсвүүдийг ялгаж чаддаггүй өсвүүдийг ялгах гэж зүдэрч аль хэдийн эдрээтэй нөхцөл байдалд нь хурцтмал байдлыг нэмдэг. Нүдний шалгалтын стрессийн дунд Жулиегийн хөршүүдийг тагнуул хийсэн. Нууц нь илчлэгдэхэд аюултай ойрхон байна, илчлэгдэхэд аюултай ойрхон байна. Пипа Жулиегийн нүдийг өөрт хөрөмжөөр шалгаж шалгалтын дараа ямар ч асуудал гарахгүй байгаа эсхийг магадлан ямар ч асуудал байхгүй. Нүдний шил сонгох явцад нүдний шил сонгох тэд улам ойртож эхэлдэг хамтдаа сайхан цагийг өнгөрөөж байна. Явхаасаа өмнө Жули Пипаг гинэд дахин уулзахыг санал болгож тэрч бүх хэл түүнийг амралтын өдрүүдэд савн болон халуун усны цөөрөм рүү урьдаг. Хэдийгээр нууцаа хадгалах сэтгэлийн дарамтыг үл харгалзан Пипа зөвшөөрч Жули офисоос явдаг. Энэ хооронд Томас зар сурталчилгааны төсөлдөө шимтэн орж Себастьяны хийсэн нэг зүйлийг сонирхож Себастьяны хийсэн нэг зүйлд сонирхож эхэлдэг. Хамт ажилладаг хүн нь гэрэл зурагчиндаа модель сониуч занан түүнийг дийлж тэдний яриаг сонсохын тулд микрофон болгоомжтойгоор тохируулдаг. Түүний олж мэдсэн зүйл нь Себастьян мэдлэгийг уруу татах. Ердийн арга техникээ ашиглаж байгаа боловч эхэндээ амжилт олсонгүй. Гэсэн хэдий ч зөвхөсдгүй зам, илүү мөнгө. Амлснаар тэр охиныг compromise relationship Пипа хожим нь Томаст өөрийнхөө талаар хуваалцдаг нүдний эмчийн өрөөнд үйл явдлаар очсон бөгөөд тэд амралтын өдрүүдэд төлөвлөгөө гаргасныг илчилжээ. Тэр бас Жулиегийн эхнэртэйгээ эрүүл бус харилцаатай байгаад санаа зовж байгаагаа илэрхийлв. Гэсэн хэдий ч Томас Пипад энэ нь өөрсөдтэй нь ямар ч холбоогүй тэд харилцаагаа анхаарч хөршийнхөө гэрийг тагнуул хийхээ болох хэрэгтэй гэж хэлдэг. Томас Пипагаас Жулиатай болцоо хийхгүй байхыг хүссэн боловч Пипа татгалзаж Томас сэтгэлээр унаж амралтын өдөр ундаа худалдаж авах дүр үзүүлэн гэрээсээ гарч Пипа, Жули хоёр Санта клуб руу явна. Тэнд Пипа түүнтэй харилцаанаас зайлсхийхийн тулд шууд бусаар ойлгохыг хичээдэг урвсан газарт Жули түүнд бүх юмаа өртөө гэж хэлдэг. Түүний амьдралд байгаа зүйл түүнгүүгээр тэр амьдралд бүтлгүүтэх байсан. Тэр Себастьяныг магтаж түүнийг амжилттай хүн, ажлын талбартаа бүрэн мэргэжлийн хүн гэж үздэг. Тэр түүнд бүрэн итгэдэг. Пипа дуугүй болж хэсэг хугацааны дараа тэд сауны клубын өмнө гарч гэртээ хариу. Одоо Пипа энэ хоёр хүнтэй бүрэн цагаар харилцаатай болж энэ хоёр хүний амьдралд байнга сэмхэн орж Себастьяны эхнэртэйгээ эрүүл бус харилцааг тагнуул хийж байна. Пипа орноосоо босож сонсох төхөөрөмжүүдийг тавьсны дараа Жули сэрүүн байгааг анзаарв. Томасын компьютерээр дамжуулан гэрийнхээ хэвлэгч холбогдохыг оролддог. Пипа амжилтад хүрч нэрээ мэдэгдэхгүйгээр Жули Бэр Себастьяны урвалтын тухай мессеж илгээдэг. Жули эхэндээ итгэхтэй эргэлзэж байна. Пипагийн илчлэлтэд итгээгүй боловч Пипа зүтгэж жирэмслэлтээс сэргийлэх химийг онцож байна. Угаалгын өрөөний хогийн савнд хэрэглэсэн жирэмслэлтээс сэргийлэх хим. Энэ хурц мөч Томасын анхаарлыг бас татаж Пипаг хөндлөнгөөс оролцсонд нь зэмлдэг. Хит хол явлаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч Пипа Себастьяны буруу үйлсийг илчлэхээр эргэлз буцахгүй шийдсэн байна. Себастьяны буруу үйлсийг илчлэхээр эргэлз буцахгүй шийдсэн байна. Жули уур уцаар гомдолтой хөтлөгдөн гал тогооны өрөөнөөс хутаг шүүрэн авав. Томас сандарч тэвдэн цагдаагийн дуудах гэж оролцсон боловч Пипа тагнуулан тэднийг хөл зүүн асуудалд оруулж болцсошгүйг мэдэж байсан тул хэлэхгүй байхыг ятгадаг. Эцэст нь Жули өөрийгөө хор хөнөөл учруулж чадсангүй өрөөнөөс гарч явдаг. Томас уурсан хിവэр Пипагийн камерыг хагалж уураа гаргаад тэр унтлагын өрөө рүүгээ ухарчээ. Маргааш нь тэр Пипатай чин сэтгэлээсээ ярилцаж түүнийг хөршүүдэд тагнуул хийхээ болохыг ятгах байна. Пипа чин сэтгэлээсээ амлаж байна. Тэр хийхгүй. Өмнөх шөнө болсон аюултай үйл явдлууд болсон юм. Тэд чин сэтгэлээсээ тэрвэрлдэж эвлэрсэн бололтой. Гэтэл дараа нь аимшигтай ухаарал төрдөг юм. Тэдний гэрт ямар нэг зүйл аимшигтай болохгүй болсон. Хөршийнхэн гэрт ямар нэг юм болохгүй болсон. Жули амиа хорлсон. Томас цочирдсан айсандаа Пипагийн бурууг үйл явдлын энэхүү эмгэнэлт эргэлзний хариуцлагыг хүлээн тэрийг тогшлоо цуглуулж сэтгэлээр унаж Пипатай харилцаагаа тасалж түүнийг ганцаархан нь орхин явдаг зүрх шимшрэн өө гашуу.
Пипа ганцаараа унтдаг маргааш нь шөнө орондоо бэлэн нүдний шис хүргэж өгөхөөр үйлчлүүлэгчид рүү уцтдаг. Тэрээр Жулиагийн буйшилтэй тааралдаж түнд шин шис өгсөн тухай захиасыг бичиж тэмдэглэжээ. Хэдэн 7 хоногийн дараа Пипа эхнэрээ нас барсны дараа Себастьян бие муутай байгааг ажиглажээ. Тэгээд ухамсарыг нь тайвшруулахын тулд Себастьян архиуж байгаа дэлгүүр рүү очдог. Пипа түүнийг харж байна. Себастьян түүний оршихуйг анзаарав ширээ рүү нь очиод түүнтэй ярилцсан. Пипа өрөвдөн Себастьяныг тайвшруулахын тулд түүнтэй ярилцаж эхэлнэ. Себастьян Пипаг гэрт нь очиж ундаа уухаар загварын зураг авахыг хүсв. Пипа зөвшөөрч тэд Себастьяны байшинд хамт очдог. Тэр Пипад уух юм хийгээд үзэсгэлэнгийн нээлтэд нь оролцуулахыг хүсв. Ердийн арга барилаар Себастьян Пипаг зургийн аппаратын өмнө зураг авахыг хүсв. Зураг авах. Хэд хэдэн зураг авсны дараа Себастьян Пипа илүү сайн зураг авахын тулд хувцас тайлахыг гуйж өөрийгөө мэргэжлийн хүн бөгөөд түүнд итгэж байна гэж хэлдэг. Хуучин арга барилаараа Себастьян эхлээд хувцас тайлж дараа нь Себастьянд сэтгэл нь хөдөлсөн. Пипа хувцас тайлж Себастьян түүний зургийг авав. Хэдэн зураг авсны дараа тэд бие биенээ үнсэв харилцаатай болсон. Пипа хайр дурлалд орооцолтож байх зуур Томас цэцгийн баглаа барьж зэвсэглэн гинтийн айлчлан ирэв. Пипа гэртээ олоогүй гэртээ байгаад өөрөө арх. Ууж тэрч бүү хэл заримыг нь шуудын төлөө асуудаг. Тэр эргэн тойрноо хараад тэр Себастьяны гэрт шинэ хүний оршихуй байгааг олж харав. Тэгээд зургийн аппаратыг хараад Пипагийн үнэнч бус байдлыг ухаардаг. Маргааш нь Пипа Себастьяны тэврэлтэд сэрсэн. Боловч гэртээ ирээд аимшигт дүр зурагтай тулгардаг. Томас амиа хорлсон. Таазнаас дүүжлэгдэнэ. Өө гашуу, гин буруугийн мэдрэмжинд дарагдана. Пипа удаан хугацааны өө гашууд автдаг. Түүний амьдрал уйтгар. Гунигаар сүйдэрлэж ивэнц. Хэсэг хугацааны дараа Пипа Себастьяны зохион байгуулсан лагат гудамжинд нээсний ёслолээр өдөрж унана. Арайнатай хамт ивэнт. Ёслолын үеэр Себастьян түүний тэнд байгаа талархлаа илэрхийлж энэ үйл явдалд баясгыг уриалж байна. Тэрээр шин төслийнхөө талаар ярилцаж байхдаа тэрээр Жулиаг өгсөн гэж тэд боддог. Жули зөвхөн амьд төдийгүй бас сайн байгаа нь тэдний гайхлыг төрүүлв. Шин төсөл нь Пипа Томас хоёроос өөр хэнийг ч нойрон ирүүлж байгаа нь харагдаж байна. Жули Себастьян хоёр өөрсний талыг хуваалцдаг бүхэн Пипа Томас хоёр ижлэг. Тэднийг нууцаар тагнаж байсан бөгөөд камер тэдний амьдралын бүх хэсгийг нарийн ширийн зүйлийг зурсан байв. Жули үзэгчдэд хандан ярьж Пипагийн амьдрал, үйлдэлүүдийн тухай бүхэл бүтэн түүхийг өгүүлж байна. Томасын эмгэнэл түүхэлд хамгийн чухал хүчин зүйлс гэж үзэж байна. Пипагийн нүд нээгдэж түүнийг байрлуулж тогсон мөн ашигласан. Яаравчлан тэр Себастьяны газар руу очиод дээврийн өрөө рүү дээш гарна. Тэнд олсон зүйл нь Томастай хамт гэрт өнгөрүүлсэн мөч бүрийг архив Себастьян Жули нарын нямбайлан тэмдэглэсэн байдаг. Уруусандаа цөхрөнгөө барж бухимдлаа гаргаж юмсыг бяцалдаг. Зургуудыг уурж мэлэмс туслуулна. Маргааш нь Пипа Монреалийн гэрээ орхин явахаас өөр аргагүй болдог. Юмаа авч явтал цонхныхын доор үхсэн шууд харагдана. Бодлого Жулиэтэй тааралдаж түүнтэй салах эс гүйцэтгэж байна. Себастьян, Жули хоёр өвөрмөц төслийнхөө талаар сэтгүүлд ярилцлага өгч байна. Тэдний амьдралыг хангаж байсан хүчлэгийг хуваалцах үзэл өөрөө өнөөс байна. Ярилцсан төсөл Себастьян сандарч байгаа харуулж байна. Энэ нь Жулиэтэй яаран явхад хүрэгдэг. Тэд гэртээ хөгжөөн дэмжигчдээсээ бэлэг авчирч архиусны дараа яриа өрнүүлдэг. Себастьян гин буруутайгаа тэмцэж Жулиагаас гимшээгүй эсхийг нь асуув. Харин Жули бурууг жинхэнэ гимт хэрэгтэн дээр шилжүүлж ёслол дээр тулгарсан доромжлол буй дурслаа. Гинэт хөвлөгч иргэн ирж Пипа тэднийг татаж Томас амиа хорлоогүй юм аа. Хорлсонгүйг мэдэж байгаа нь түүний мэдлэг болон баттай байдлыг илчилдэг. Тэр алагдсан. Себастьян, Жули хоёр Пипагийн буй байгааг анзаараад хөөж явна. Пипа ажилласаа хорогдох газар хайсан боловч тэднийг гадуур нь байлгаж чадахгүй. Тэр тэдэнтэй нүүр тулаад Жули Томасыг хордуулсныг мэдэж байгаагаа тайлбарлан энэ нь амиа хорлсон мэт харагдана. Пипа тэднийг өөрийг нь хуурам ихэлсэн хэмээн буруутгаж Томасын мөхлийн хариуцлагыг хүлээнэ. Жули Пипагийн мэдээллүүдийг галлюцинаци гэж үл тоомсорлон гим зэмгүй дүр эсхийг оролддог. Гэвч тэр ухаан алдна. Чи дууслаа, Жули. Себастьян үлдэж Пипа өөрийгөө илчилдэг план. Түүний санал болгосон ундаа хортсон байна. Тэр Себастьян өөрийг нь сүүлчийн удаа харахыг гуйдаг. Энэ нь түүний харах хамгийн сүүлийн зүйл байх болно. Пипа тэднийг өөрийн сайн мэддэг төхөөрөмжийн доор байрлуулна, маш сайн мэддэг. Пипа тэднийг аюулгүй газарт байрлуулна, нүдний төхөөрөмжөөр харилсан. Болгож тэд ойрын үед өөр хүний амьдралд хөндлөнгөөс оролцож чадахгүй хүм. Маш сайн.
Энэ сэтгэл хөдлөм киноны үйл явдлын мөшгөн болон пост тодрам. Би таны санал бодлыг сонсохыг хүсэж байна. Өөрийн дуртай favorite тухай сэтгэлдээ доор бичнэ үү? Favorite киноны тухай үйл явдал 4. Эсвэл ямар нэгэн шатаж буй бодол хав. Ярилцлагыг амьд байлгая. Хэрвээ танд энэ wake up таалагдсан бол лайк товчийг, дарж захиалан илүү сонирхолтой агуулгыг аваарай. Таны санал хүсэлт дэлхий гэсэн утгатай. Энэ аялалд надтай нэгцэнд баярлалаа.